Саран дээр төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Яг тэгвэл хүчилтүүд сарны хөрс нь маш цол шороотой. Өөрөөр хэлбэл татах хүч бага, агаар хандлагатай учраас нэг машин нэг хүн явхад маш их тоос үүсдэг гэсэн. Тэр өчүүхэн тоос сансрын нисгчийн хувцсыг нэвтлэх чаддаг. Өөрөөр хэлбэл нэвтэрч ордог тийм жижиг хэмжээтэй. Тэгэхээр саран дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхэд бол заавал одоо сарандаа ээлдэг ажиллахын тулд төмөр замыг барьж шаардлагатай байна. За энэ төмөр замын төсөл бол Тэзүүн одоо эхэлсэн явж байгаа төсөл энэ зургийг одоо миний баруун гаралт нь байна. Америк нэгдсэн улсын даатгал гэдэг байгууллагаас санхүүжүүлээд саран дээр ямар төмөр замыг яаж барьж шаардлагатай, тэрний мейнтенсийг яаж хийх ёстой вэ гэдэг судлаа хийж байгаа гэсэн. Манай бас нэг тез явж байгаа те. Метро болгож байгаа шүү. Бас нэг сонирхолтой санаа юу гэхээр төмөр зам дээрээс хуучин хөргөж байна. Тэрхтээ хөдөлгөх хэрэггүй. Төмөр замаар хангалттай хурдтай яваад тэгээ төмөр замыг дээш нь нуглаад таслаад болоо. Тэгээд дээш нь тэр хурдаараа буюу кинетик энергиээр хөөх боломжтой. За энэ бол хар татах хүч багтаа агаар байхгүй болохоор маш гоё хэвчээ. За ийм санаанууд явуулчих.